Зоёо хуцгаан. Удаа хүлээсний эцэс дараагийн парт ороход бэлэн болсон байна. Хэрвээ та манаас огт дөнгөж шинээр орж байгаа бол өмнөх партад үүсгээд ороод ирээрэй. Тэгээ бичлэг хэлхээс өмнө даардаг зүйлүүдэд дараад бэлгэндээ ор. Сүүлд улаана гонжоогоор хамтрахаар болоод дуусна шүү дээ. Тэндээс өргөтөл явъя. Тэгсэн өглөө болсон улаана чи 5 минут унтнагчаад яасыг унтдаг юм. Чамбаг ингээ унтаж явахаар нөгөө өвгөж бэлтгэлийг хийж байгаагаа бодтоо. Гонжоо усныхан цагийг харсан чи дөнгөж үүрийн 4 цаг болж идэг. Хараал ид. Дөнгөж үүрийн 4 цаг болж байхад яасан ирсэр идэг юм. Өглөө болгон өвгөн яагаад 4 цаг босдох юм бол гэсэн чи чамаас л болсон байж шүү дээ. Чи зүгээр л үтсэнд намайг сэрээсэн юм шүү дээ. Энэ хоёр маань юу тааж өглөө болго ингэж хэрүүлээд юм шиг байна. Юу тааш 4 хоног тасралтгүй үүрийн 4 цагт босч гүйдэг болсон байлээ. Улаана гонжоод хэлэхдээ миний гаргаж өгсөн бэлгэлийн хуваар их хүнтэй. Хэдий тийм их үнцэнтэй ч гэсэн чамааг бол аль болох хурдан дээд түвшин болгохын тулд чамд маш үнэтэй уусмал ер нь бол хандмал хэрэгтэй. Тиймээс явж суглаанд очё гэж хэлдэг. Энэ ертөнцид санриун гэдэг бүлэг байдаг. Бүлэгмийн мастер нь 3 тэрэмлэгдэг ангуучулах гүнгийн явах бай. Тэр бол ангуучтыг гадаад ертөнцид 8 илгээх чадвартай хүн. Тийм болохоор энэ чадвараасаа болоод цамхгийн эдийн засгийг гартаа авсан. 4 солигдоход санриун бүлэгт манай хоёр ирсэн байдаг. Гонжоо болохоор өөрийнхөө чадварыг ашиглаад мөнгө хождог тэр суглааг нь төрүүлээд мэдээж авчихсан байж таарна. Тэгээ өөрийнхөө суглааг үзүүлсэн чинь мэдээж 1-р ойронд орсон нь ойлгомжтой. Энэ нь бүр 53,000 алтан зоос. Тэгээ ардаас нь менежер нэрснэ. Би бол энэ тим менежер Артур Тейлер. Өнөөдөр танд замшлаг болно гэстэй 53,000 алтан зоостой өрөөнд авчирдаг. Та шууд энэ мөнгө аваад явж байл. Эсвэл та манад хадгалуулж олно гэж хэлдэг. Манай хүн бодохдоо ийм их мөнгө байхад би үлдсэн амьдралдаа санаа зовхгүй амьдарч чадна. Гэхдээ надад энэс том зорилго бий. Гэж бодсноо энэ мөнгөө санриуны агуулгад үлдээхэр шийддэг. Тэгснэ би санриуны хүндэт бүлгийн гишүүн цалийг худалдаж авмаар. 2-р төвчний хүндэт гишүүн болоход 10,000 алтан цус гэдэг баха. Би шууд төлчих. Ер нь бол манай хүн чинь ямар ч бүлгэмүүлгүнд байхгүй шүү дээ. Тэгээ яг яагаад бүлгэнд ормоор байгаа юм бэ гэсэн чинь ер нь бол одоохондоо том бүлгэмүүдтэй холбоос өвлөдөө болёо л гэдэг байгаа юм байлээ. Тэгээ өргөжлүүлэн хэлэхдээ би одоохондоо нэг түрээсийн баримт амьдардаг юм л та. Та надад нэг айтайхан шиг гэр болоод өгөхгүй гэж хэлгээд манай хоёр юу тааж гардаг. Тэгээ улаана. Яах вэ? Сурах бичиг уншаа чи оюуны чадамжаа нэмж бол. Эсвэл биеийн чадамжийг нэмэх хандмал. Гэхдээ чиний төвчний хүн бол судруу уншаад юу ч сурахгүй. Тийм болохоор ер нь бол нэг хандмал уул гэдэг байгаа. Тэгсэн энэ хандмал нь бүр солиотой үнэтэй. Өөртөө байгаа бүх мөнгөөр дөрвийг авна гэж нас. Арай л үнэтэй. Тэгээ юу тааж хандмал авах газар руугаа явж байсан чинь энэ хандмал авдаг газар нь өвөөгийн байнгын орд дэлгүүр байж таарнаа. Ядчихт манай гонжоо чинь энэ өвөрт харагдаж болохгүй шүү дээ. Хэрвээ харагдах юм бол толгой доор нэгтэй чи бол 1-р зэрэглээ ассан юм байна гэд манай хүнийг чинь алах гээд ярьчихна. Тэгэхээр ер нь бол өвөрт харагдаж болохгүй л гэсэн үг. Улаан болохоор одоо яах вэ? Новш юм. Би энийг чамд эртхэн хэлэх ёстой байж гэсэн чинь гонжоо. Байраа илүү хямдхан хандмал болох газар мэдх юм шиг байна гэснээр нэг ядуусын хороол руу дагуулад ирнэ. Энэ газар нь мэдээч ойлгомжтой тэр үнэр танаар манаар интернет бас тий. За үнэрийг жигмэрлэх нь хааш юм. Тий бас зураг номын цаанаас. Ер нь бол тэр орчин оршин хизүүхэн газар байдаг. Тэгснэ гонжоо улаанаа тандаад энд миний мэдих дэлхийн номер 1 алхимч байгаа. Юу солироод байгаа. Ядуусын хороолд яахлаараа дэлхийн номер 1 алхимч үйдий. За энэ алхимч гэдэг байгаа нь ер нь бол тэр хандмал идэх хүмүүсийг нь алхимч гэдэг шүү за. Тэгээ цаашаа явж байсан чинь нэг ногоо өстэй охиныг чи төрөөсөө төлсөнгөө. Өөрт нь байгаа бүх зүйлсийг хураа энэ гэдэг ер нь бол татвар төлдөг хүмүүстэй дээрлэхүүлээ байждаг. Улаанаа харснаа. Энэ оцгой амтан тэгээ чиний яриад байсан 100 ганц төгөөх гоц ав ясна чи юм уу? Мөн бол юу гэж гэсэн чинь юу сохоосон махаар юм муум нэгэл. Энэ ногоо устд нь бол өмнөх амьдрал та санджиг бол харлуу бүлгийн 3-р зэргийн алхимч гэдээсэн шүү дээ. Тэр чи юм ээ лээ. Ер нь бол тэр өмнөх амьдралд нь бүр 3-т орддог ангуучтаасаа тийм алхимч байсан. Гонжоо очсноо танаа хаагаагүй байна уу? Хэрвээ хаагаагүй бол би танаа захиалга өгөх гэсэн. Хитээр захиалга өгөх гэж байгаа юм гэсэн чинь 20,000 алтан зоос. Энийг сонсон ногоо ус бол уухантаас зөвшөөрөл офис руугаа оруулж байгаа юм. За энийг офис гэжтэй нэг хөөр хит нэг тийм жоох ноорхой газар идэх. Яах вэ? Тэгээ хажууд нь улаана байнгын үг хаяастай. Чи үнэхээр энэ амтар хандвал хийх гээд байгаа юм энэ төр айл. Тэгээ ногоос. За энийг цааш та ногоо нэг авъя заяа. Хэлэхэд дамжтай тогтооход чамар те. Тэгээд ногооноо болохоор та үнэхээр 20,000 алтан цусаар хандвал хийх гэж байгаа юм. Хэрвээ надаар хууль бус юм хийх гэж байгаа би татгалзаж байна. Дөнгөж сая бизнесээ алдсан ч гэсэн хэдэн мянган алтан дааснаас бол татгалзах зориг байна. Эндээс харахад ногооноо бол те нэг хөөрхөн шудраг. Гонжоо бол үгүй гэсэн чинь
Өө тийм үү. Ашгүйтэйгээд ямар тааж улаанагийн заавраар хандвал дор горцуудыг нь хилж өгдөг. Бөмбөлөг муурын нүд, цүлийн авраг утны арьс, бос шоргоочны гүрний сүүл энтригээд бүх орцуудыг нь хилж өгсөн чинь нөгөөдөг чинь энэ үнэхээр өндөр түвшний жор байна. Орцуудыг боловсруулахгүйгээр бүгдийг нь нэрвтээр хольж өгөн тийм үү? Тэр орцон тийм үүрэгтэй, энэ нь тийм үүрэгтэйгээр манай хоёрыг шоконд оруулаад хаяна. Хэр удах вэ гэж асуусан чинь 4 өдөр болно л гэж. Тэр нь бол 4 өдөр гэдэг нь амар богино хугацаа. Өмнөх амьдралд бараг хагас жил, зарим нь бүтэн жилийн турш хандмал хийлгэх гэж ногооноо дээр оочролдог байсан юм байна лээ. Тэгэхээр нь бол нэлээд бага хугацаа. Гараа явж явахдаа улаана хоосон амнаас цаашгүй амт зөндөг штэ. Би бол энэ минь чи итгэхгүй байна л гэдэг. Дөрөс солигдоход юутааш 4 хоног өнгөрсөн амлсан ёсоор ногооноо хандвалуудаа хийгээд аваад ирсэн байдаг. Тэгээ хандмалаа өгчгөөд энийг асуух нь юу ч гэсэн та яагаад начиг зүгээр л нэг ядуусын хороолт амьдардаг ингийн алхимчаар энэ үнтэй хандмалыг хийлгэсэн бэ гэсэн чинь манай хүн ер нь бол цаас шалтгаанд бол ойлгомжтой ер нь тэгээд гайгүй чадварлаг сайхан сэтгэлтэй ухаантай нэгэнтэй холбоос үлбэлээ тогтоочихвол цаашаад чирэхтэй. Тэгээ хэлэхдээ чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм шиг харагдсан. Өөсөө би байхгүйсэн ч гэсэн чи нэг цэзэн нэг цагт амжилтанд хүрч чадах л бол. Тэгээ энд нь уурсан ногоо өст бол өөр цахиалах зүйлээ бол над руу хамаагүй залгаарай. Би чиний хүсэлтийг үргэлж ухаарч болно гэж хэлдэг. Үзэгдэл солигдоход манай хоёр юутааш нөгөө хандмалынхаа шидийг гаргах гэ нэг цамхаг руу ороод хэдэн оркуудыг янзлахаар ирсэн байдаг. Нөгөө хандмалыг нуусан чинь эргэн тойронд нэг тиймсэн нэг аавар шиг бүрхээд үүнийг харсан бол гайхалтай. Тэгэхээр түүний чадвар үнэн байжээ. Хүсч нь гарч байгаа хүртэл сайхан мэдэгдэж байгаа сте. Мөн чиний зүрхийг болож байгаа юм шиг үтгэж байгаа зүйл бол аавра. Энэ аавраг уг нь бясалгал хийж биедээ бүрэн тараадаг боловч хэтэрхий удна гэд улаана шууд хийлгэсэн. Хэрвээ авиас чин дутмаг бол ядаж хүнээс илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. За хэрвээ өвмөр байвал аавра сулал гэд манай хүнийг бол хідэн оркуудын донд аваач аячна. Тэгсэн ядаж яхад энэ ааврага бүхэл биедээ шингээж чадахгүй болохоор хамаг хөлтөөр нь очиж цугларсан. Тэр зүрх нь бол яг тийм аавраны төв юм шиг байна лээ. Тэгээд тэр аавраны төвөөс ингээ бирүүгээ ааврага тэр жигтэн тарааж бүрэн шахах хэвээр. Манай хүн яг булан шахагдаад нөгөө орктой алуултын даваан дээр хөлн дэх ааврага пүршээг өчлөө нөгөөх нь дөрч очингуудаас сэлмээрээ зоогож ямар тааш нэг оркийг бол цааш нь харуулж чаддаг. Нэг ирээ ухрахаа гэсэндээ тийм ээ. Тэгсэн улаанаа нэг зүйлийг хэлээгүй байдг нь аавра хитрхи сул дороо бие дээрээ хүчилж ашиглах юм бол өөхөх тийм нэгууртай. Бүр ингээд бие нэвтэрчдэг. Яагаад хэлээгүй юм бэ гэсэн чинь гонжоо өгшгүй болохоор юм байх. Ер нь бол гонжоог албаар хүлэнгүүтээ 24 цагийн дараа эргээд ирэнгүүт нь ахаад энэ оркуудад тулбал. Үүнийг ойлгосон гонжоо шууд нэг оркод алуулчихж байгаа юм л да. Айгүй амар. Энэ нөгөө өгснийхэн дараа ирдэг газарт нь улаанаа хүртэл дагаад ирчихсэн байж таардаг. Чадрын картуудыг үүсгэж байна. Гэсний оркуудын чадрыг гаргаад ирдэг юмас. Мангас чадвар байдаг гэдгийг гонжоо мэдсэн баг хамгийн анхны үнэх тий. За хамаагүй. Алин ч байсан яг суулгахын аван дээр болоогүй. Улаана чинь бүр ямар чадвар байгааг нь уншиж чаддаг гэж таарна. Тэгэхээр энэ хоёрын давчлал бүр солиотой байгаа хэвээр. Ямар чадвар байгаа юм бэ гэсэн чинь үржлийн ивэл F зэрэглэл. Нөгөөх нь болохоор чивик F зэрэглэл. Ер нь бол бараг ямар ч хэрэггүй хоёр чадвар. За одоо бас нэг үржлийнхэн чадварыг сонгох цааш юм гээ юутай чивик чадварыг сонгоод 24 цагийн өмнө рүү ирнэ. Тэгээ ойлгомжтой цамхаг руугаа явна. Нэр энэ цамхаг 3 дугаар давхар юм байл. Шууд цамхаг руугаа оронгуудаа хідэн оркууд дээр чивик гэдэг чадвараараа гигэлзүүсээр байгаа бүгдийг налаа хийчихдэг. Ингээ юутааш 4-р давхар руу орохоор болж байгаа юм. Үзэгдэл солигдоход хэдийн 7 хоног өнгөрсөн байхгүйгээд манай хоёр 5-р давхрын боос болох гоблины хаандад тулж идэв. Тэгснээ өөрийг нь хэлээр ярьж толгойг нь эргүүлж ирсэн амархан гэж налаа ич. Эцэст нь манай хүн төвшин юм нэ. Эзрэглийн ангууч бол. Тэгээ нэг зүйлийг мэдээж авдаг нь ангуучдын аавраны хэлбэр нь яг төвшин ахиж явах нь харагддаг. Сая манай хүнээс нэг оч гараад байсан шүү дээ. Тэр нь аавраны хэлбэр юм шиг л. Тэгээ яг ямар аавраны хэлбэр гэдэг нь энэ дээр нь хэлээгүү. Ангуучдын аавраны хэлбэр нь яг яахаар нь гардаг юм бэ гэсэн чинь хамгийн их яадаг. Эсвэл хамгийн их биширдэг зүйлээс нь болоод хэлбэр нь тодорхойлогддог. Жишээ нь галаагийн аавраны хэлбэр нь гал байсан, харин өвөөгийн аавраны хэлбэр нь сар. Өвөө баг багтаа гэр бүлээсээ төөрч яваад уулын өрөөдөр гарсан чинь сар үнэхээр үцэглэнтэй биширмээр санагдсан учраас сар түүний аавраны хэлбэр болсон гэж улаана хэлдэг. Тэгээ ямар тач бид 5 дугаар давхрыг цэвэрлж гэлээ. 6 дугаар давхар руу явцгаая гэсэн нэг онжоо. За тэгж дайлж чадахгүйгээр шууд 10 дугаар давхар руу очиж болдгоо юм уу? Шенко юм гэж арай л өртөг итгэлтэй байгаад байгаа юм шүү. Хэрвээ би 10 дугаар давхрыг 2 зоосоор давж чадахгүй бол
чамайг мастер гэж дуудаж бай. Чинийг үхээд ялж чадна гэх гээд байгаа юм уу? За энэ зоос гэдэг нь нэг ам гэсэн үг шүү. За нэг ам. Энэ хоёр чинь бүр тийм хиллэгтэй болсон юм. Чи гоблины ханыг бүхэлдээ 6 удаа үхэж давсан байж яаж 10 дугаар давхрыг 2 удаа үхэж давна гэж гисэн чинь гэхдээ нэг нөхцөлтэй. Чи надад 10 дугаар давхрын босс ямар чадвартайг үннээр нь хэлэх хэрэгтэй. Бас би ялбал чи намайг үлдсэн насаараа гонжи ахаа гэж дуудах хэрэгтэй. Аль болох ийдгээр. Тэгсэн муу хараал эцэн нохоо өнгөлөв. Яс. Чи хэдэн булхатай чадвараараа 10 дугаар давхрыг ийм амархан давна гэж бодоо юу? Төгөллөө. Чи 10 дугаар давхрыг нэгэн л цэвэрлж чадахгүй гэсэн ш. Чи үлдсэн насаараа харин намайг мастер гэж дуудах таа бэлт. Харин нөгөө талд бол зөнөд байна удаа. Чи зүгээр намайг үлдсэн насаараа ахаа гэж дуудах таа бэлт. Тэгээд энэ хоёр маань юутаач ингэж тохиолдсож байгаа. Үзэгдэл солиход манай хоёр юутаач 10 дугаар давхар руу орох гээд ирсэн байдаг. Тэгсэн мэдээж оруулахгүй. Чи ганцаараа постод дулдах гэж байгаа юм уу? Ганцаар явах нь амиа хорсонтой ялгаагүй. Бүхэл бүтэн харлуу буулыг дөнгөж сая 34 шилдэг гişүүдээрээ хөтлөхүйцсэн. Тэгээд юу гэж? Дайралт ихийг хүссэн ангуучийг оруулах нь холбооны дүрэн бицтэй гэсэн чинь уучлаарай. Гэхдээ би ийшээ орох ангуучтыг тэмдэглэх ёстой. Хэрвээ чамайг тэмдэглээ чи өгчих юм бол намайг дээд хүмүүс анинчтэй энтрэ гэж ер нь бол манай хүнийг оруулахгүй л гэдэг. Тэгсэн үнэндээ би үнэхээр амиа хорлохыг хүсэж байсан. Жилийн мөр миний хань өөд болсон. Саяхан алхимийн цайз намайг идэвхшүү өвчтэй гэдгийг хэлсэн. Надад ихтэй л хагас жил байгаа. Би ч ангууч хүн шүү дээ. Тиймээс би эцэг үлэх хүчрхэг магсуудад тулдахыг хүсэж байна. Тэгсэн нөгөө зэрэг нь энэ дэр бүр уурч муугингуудаа за ордоо ор гэсэн чинь энэ бол миний имчилгээнд хадгалж байсан. Энийг яваад чи намайг битгий дэмдэглээрэ гэд юутаач орохоор болдог. Тэгсэн дээр улааныг харж байгаа цараймаар наслахоо яваад. Ингээ 10 дугаар давхар руу ороход нэг цайз байдаг. Дотгошин ортод баахан хүүхэлтэйнүүд надтай тоглох уу, бидэндээ тоглох уу, юу тоглох вэ гэж зүүдэнд ормоор хавтад. Гонжо өөрийнхөө чадварыг идэвхжүүлээд болж байна. Хамт тоглоё. Кадр солилцоход харлуу бүлэм 30 гишүүдтэйгээ ороод 10 дугаар давхрыг цэвэрлэж чадлагүй гарч ирээд сурвалжлагчдад ярилцлага өгч байгаа үе рүү орно. Бүлэгмийн мастер нь ярилцлага өгөхдөө бидний чадварт ямар ч буруу байхгүй. Бидэнд зүгээр л аз туслаа. Тэгсэн энэ бүлгэмд нь галаа эренгүүтээ 10 дугаар давхраа ганцаараа цэвэрлсэн байдаг. Тэгэхээр гонжогийн ирсэн шалтгаан бол их ойлгомжтой. Галаагийн цэвэрлсэн 10 дугаар давхрыг бийж гисэн цэвэрлэнэ гэдгээр ч гисэн байгаа юм. Энэ бас арай л өөртөө ихтэй. Тэгээ энэ давхарт нь битүү гал. Гэхдээ энэ давхрыг давхад маш энгийн энэ олон хүүгэлдээнүүдээс жингэн хүүгэлтэйг нь олоод устгах хэрэгтэй. Гэхдээ энгийн ангууч энэ галанд нь 10 минутч тэсдэхүүн гинэ. Галаач нь галын авраатай болохоор энэ гал нь нөлөөлөхгүй амархан давцсан. Тэгсэн гонжооч нь өөрийнхөө авраагаараа чадан ядан галан тэсч хийдэг. Улаана мэдээж зүгээр авах нь ойлгомжтой. Чам шиг юм яаж тооцоолохоор галт шатаж өгнө гэж боддог байна. Энэ давхрыг давах хоёрхан арга байна. Чамд саяд нэг тохиохаад эсвэл жингэн хүүгэлдээг олтлоо хизээж дуусчихгүй хяваа. Гэхдээ чамд залинж байхгүй гэхэд гонжоо. Чи 3 дахь аргыг мартчихлаа гэд нэг хүүгэлтэн дээр оцсон чинь нөгөө хүүгэлтийг хайлаад унцдаг. Тэгээ энэ үед нь аурааных нь хэмжээ дуусч яадаг. Мэдээж шатаад өгөх нь ойлгомжтой. Систем гарч ирээ та өглөө гэхэд нэг эс зэрэглэлийн чадвар байдаг нь үзэн ядалт үүсэн онцон. Гэхдээ энэ чадварыг эзэмшихийн тулд заавал хаалт дотор зогсох хэрэгтэй. Энэ үед нь улаана зүгээр л эс зэрэглэлийн чадварыг аваа гэсэн чинь нэг л зүйл сонирн байна да. Бусад чадварыг нь уншаад өгдөө гэсэн чинь лабийн бүтээгч. A зэрэглэл. Хүүгэлдээч B зэрэглэл. Алсын өдөртөх B зэрэглэл. Ураг суулгах C зэрэглэл. Сүүлийнх нь энийг нь улаанаа уншиж өгөхгүй тэнэглээд байж авах нь гонжогийн ботсон зүйл нь. Жинхэнэ хүүгэлтийнээс л галын чадвар гарч байгаа. Харин бусад хүүгэлтийн энэ галаас яаж тэсж байгаа гэдэг маш ойлгомжтой. Бүгдд нь энэ чадвар байгаа л гэсэн үг гээд улааныг сая уншиж өгөхгүй байсан чадварыг нь аав. Энэ чадвар нь болохоор хүссэн цагаараа галыг эсэргүүцдэг чадвар A зэрэглэл. Тэгээ ийм чадвар авсан хүн чинь мэдээж очиод нөгөө гяндангаа амархан гихчин цэвэрлэх нь ойлгомжтой. За юутааш энэ хүрээ part 2-ыг дуусгаж байна. Та хэдий хийхдээ бол лайк болон subscribe дараад дараагийн протоколыг хэлцүүл. Мэдээж арай илүү хурдан гаргахын тулд комент бичээд гоё эрэг сэтгэгдүүдээр бөмбөгтэй очихгүй юу. За баяртай.